Яг манайхаа үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас хөтлөн хүргэдэг хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн цоо шинхэн дугаар ийхүү эхэлж байна. Та бүхэндээ унтлагын өрөө нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс оройн цагийн үндсэн хөтлөгч Халивка болон найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Нэвтрүүлэг маань 21-ээс дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд байвал долгионоос алхахыг санал болгож байгаа. Лав гараг. Өнөөдөр чинь лав гараг тийм ээ. Мартсан байна. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 18-ны лав гараг Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 12 минут болсон байна. Лав гаргаараа бүгдээрээ өнөөдөр кино задлан ярих болно. За тэгэхээр энэ киногоо болохоор би өнөөдөр өөрөө сонгоод яагаад бол миний сэтгэлд үнэхээр хүрсэн кино аахгүй юу. Тэгэхээр бүгдээрээ яагаад энэ киног сонгох болсныг одоо яг ярьж ах хугацаанд юм уу тайлбарлаж ахтаа кино задлангаа тайлбарлаж ахтаа нэлээд сайн ойлгох баха. Сонгосон кино маань болохоор The Other Man гэдэг нэртэй 2008 онд анх дэлгэцнээ гарч байсан. Сэтгэл зүйн триллер, драма, бас нэг тийм нууцлаг байдал явдлын талаар, араар тавилтын талаар, бас юм томчуудын одоо юу гэмтэй нууц харилцааны талаар үлдэх кино. Найруулагчаар нь Ричард Айр ажилласан. Зохиол нь болохоор Чарльз Вуд Бернхард Шленкигийн богино өгүүлбэрээс сэтгүүлсэн юм кино байгаа. Киноны гол дүрүүдэд алдар жүжигчин Лиам Нисэн, Антонио Бандерас, Ларо Лени, Рамола Гарай нар тоглосон байгаа. За, ерөнхийдөө киноны утга санаа нь юуг харуулах вэ гэхээр гэр бүлийн харилцаа болон гэр бүлийн үнцэн гэж хаана оршдгийг. Үнцэн гэр бүл гэдэг хүнд ямар том зүйл вэ? Мөн үнэн шудраг байдал, хосуудын дундх үнэн шудраг байдал, бие бинийгээ хүндэтгэх, хайрлах ойлголцол гэдэг хаана байдгийг, хаана нурдгийг, хаанаа ингэж оршин тогтдгийг. Мөн сүрэл гэр бүлийн болон хосуудын дунд сүрэл болох юм бол тэр одоо юунаас болж юм сүрэл үүсэх боломжтой юм? Хаанаа ан цав гарах юм? Хаанаа хагарах юм? Хаанаа итгэлцэл алдрах юм? Мөн уучлалын тухай гээд бүхэл юм олон зүйлийг, олон жанрыг ингээд гүнзгийгээр ингээд сэтвчилж оруулж чадсан юм гайхамшигтай уран бүтээл байгаа. Кино маань нийтдээ 1 цаг 28 минут буюу 88 минутын турш явдаг. За киногоо эхлэхээс өмнө энэ киноны талаар нэг багахан бас нэг тайлбар хүргэл та. Одоо нэг арын албаныхан талаар ч юм уу. 2008 оны ихээр Их Британи болон Итали, Лондон, Милан, Лек Комод зураг авалт нь хийгдэж байсан. Зураглаачаар нь Харрис Земберлокс ажиллаж байлаа. Хөгжмийн найруулагчаар нь Стивен Ворбек ажилласан. Продюсер нь Франк Долгер, Майкл Драйер, Трейси Скофилд. Нээлттэй Торонтогийн олон улсын кино наадам фестивальд 2008 оны 11 сарын 7-нд дэлхийн тайзны анх удаа гаргаж ирсэн ийм гайхамшигтай уран бүтээл байгаа. За манайхан энэ киног үзэж байсан уу? Үзэж байсан бол тийм ээ би энэ киног үзэж байсан. Надад ийм сэтгэл төрсөн. Энэ үнэхээр гоё байсан ч гэх юм уу те. Орч ирээд өөрсдийнхөө сэтгэлдлүүдийг хуваалцаарай, комментоо бичээрэй. Мөн хаанаас хэн үзэж байгаагаа бичээд ороод ирвэл бас үнэхээр надад хантай гоё байх болно шүү. Тэгээд мэдээж намайг болон унтлагын өрөө нэвтрүүлгийг сонгон сонсож суугаас салахгүй байгаа бүх сонсогчдод маш их баярлалаа гэдгээ бас уламжлая. Мөн эрчүүддээ 3 сарын 18-ны буюу цэргийн баярын мэндийг давхар хүргье. За ингээд киноор гоорё. Энэ кинонд дэр болохоор Питер, Лиса гэд хоёр гэр бүлийн хоёр хос байгаа. Питер болон Лиса нар 30 жилийн турш гэрэлсэн юм гайхамшигтай хосууд байгаа. Питер бол амжилттай веб дизайнер, амжилттай бизнесмен хүн. Өөрөнгөс нь бизнестэй, тэгээд цар хүрээтэй, арт түмэндээ танигдчих чадсан, хүндлэлийг хүртэж чадсан ийм ундаг залуу. Нөхөр нь өндөр албан тушаал хашдаг бол харин Лиза загварын шоуны ертөнцид бас ажилдаг, гутлын дизайнер хийдэг, нилээн бас үн цэнэ нэр хүндээ олчихсан ийм гайхамшигтай бүсгүй байгаа байхгүй юу? Эхнэр нь яах аргагүй хүний харцыг булааж чадхаар цаанаасаа л нэг юм дур булаамгүй шаргал үстэй өндөр нарийнхан гуайлаг царайлаг эмэгтэй байдаг та. Яг тэр дүрийг гаргаж ирдэг. Цаанаасаа тэм классик гоё эмэгтэй.
За ингээд киноны хамгийн анхны сцен явж хахад загварын тайз харагддаг. Загварын тайз буюу загварын шоун дээр манай Лисагийн одоо гол дүрийн эмэгтэй жүжигчин Лисагийн дүрийн маань шинэ уран бүтээлүүд нь одоо бүтээлүүд нь ингээд тавигдчихж байгаа загварын шоу болж байгаагаар гардаг. Нөхөр нь мэдээж Питер дэмжихэд очичихсан. Үзэгчдийн зэрэгтлээс энэ хоёр хоёулаа үзээд алгаад шаад тэгээд маш их аз жаргалтайгаар эхэлдэг л дээ. Шинэ бүтээлүүд нь ихээхэн магтаал хүртсэний дараа Лиза нөхөртөөгөө яг тэр үдшилгийнх нь ар хаалган дээр гэх юм уу дараагийнх нь үйл ажиллагаан дээр ингээд айгу нилээн дотн байгаа нэг юм өнгө тарьст нь хамтран ажиллагч Ральф гэдэг залууга танилцуулдаг л да. Чи Ральфыг таних болов гэд. Өө би сайн танихгүй байна. За сайн байна уу Ральф намайг Питер гэдэг ингээд өнгөрдөг. За тэгээд үйл ажиллагаа дуусныхаа дараа Лиса нөхөртөөгөө оройн хоол идэх үеэрээ оройн хоол идэх гээд нэг гоё ресторан захиалаа суудаг. Ресторан суугаад тэр хоёр маань хөнгөн жижиг сажиг те инээдтэй бас л нэг асуудын хооронд юу л ярих вэ те 9 бүсийн юм яриа сууж хахад ихнэр нь хаанаас ч юмгээг гэнтхэн. Хосод үнэхээр насан туршдаа хамт байж чаддгүй гэж асуудаг. Питер энэ асуултанд үнэхээр гайхшраад тэгээд гайхаад мэдээж одоо хоёулаа ингээл насан туршдаа амьдарч штэ. Яагаад ингэж асууж байгаа юм гэж асуудаг. Эхнэр нь болохоор зүгээр л заримдаа сонирхолтой санагдаад хэрвээ чи ямарваа нэгэн эмэгтэй татагдах юм бол тэрнтэйгээ ойртох уу? Хэрвээ чи үнэхээр ингээд нэг эмэгтэй татагдаад хайртай болчих юм бол магадгүй тэрлүүгээ татагдаад ингээд намайг хуурах ч юм уу ингээд явах уу гэж асуухт нөхөр нь гайхаад эзэж үгүй штэ юу ч тийм байд юм бэ? Чи зүгээр үү гэсэн чинь юм эхнэр нь зүгээр гэд энийгээд өнгөрөөчдөг байхгүй юу? Харин Лиза хариуд нь нөхөртөө болохоор би чамд хайртай шүү. Би чамд итгэдэг гэд өнгөрдөг. Мэдээж Питерийг айгуу тухгүй байдалд оруулчихлаа юм л да. Питер тэр хүндээ бас юу болоод өнгөрөв гэх мэтчлэн гайхаад өнгөрчихөж байгаа. За энэ хэсгээс юуг олж харах вэ гэхээр магадгүй энэ нь тэдний гэр бүлийн харилцаанд байгаа одоо нуугдмал байгаа ч юм уу гарч буй нэг тийм том өөрчлөлт ч юм ямар нэгэн тийм зүйл болохгүй байна гэдэг хэсгийг харуулж байгаа хэсэг байхгүй юу. За тэгээд хоолоо идчихэж тэр орой нь болохоор манай хоёр маань дотн харилцаанд ороод эхнэр нь чармаа шалтан нөхрийнхөө дээр гараа суудсан хөвтцсэн тий. Тэгээ би чамд хайртай би чамайг чи надад байгаад баярлж байна. Эцэг чамайг хурахгүй ахын юм яриад. Тэгээд халуун дулаан нөхөр нь ч гэсэн би чамдаа маш хайртай шүү гэд чангаар тэрж байгаа юм. Хэсэг үзэгдэл гараад өнгөрдөг. Харин тэр оройн эхнэр нь босоод одоо шүн эхнэр нь босоод хувцас өмсөөд гэрээсээ гарч явж байгаа дүр зураг байдаг л та. Тэгэхэд нөхөр нь замдаа сайн яваа гэд эхнэр нь болохоор эн чинь яах чаргагүй ажил шүү дээ. Би ингээд Итали руу явж гинэ гэд тэг гэрээсээ гараа явчихдаг. За дараагийн сцен дээр нь юу сцен солигдонгууд юу гардаг вэ гэхээр Питер гэртээ илхүүл байгаа эхнэрийн хувцас хунрыг нь хаамж байгаа харагддаг л та. Энэ хоёр маань дундаасаа Агабел гэд охинтой. Охин нь болохоор бараг 20-од насных байна уу? Нилээн том болчихсон бас найз залуутай. Абигейл гэд охин шүү нэр нь. Би буруу ярьчлаа Абигейл гэд охинтой. За Абигейл нь болохоор гэртээ ирчихсэн аав нь ингээд илхүүл байгаа юмыг нь хамж шимээд ингээд хуримтлуулаад нэг тийш ингээд хайрцаглаад байж хат охин араас нь дагаж яваад аав нь урд нь гарчихсан ээж их нүрөө мөрөнд нь ороод шүүгийг нь онгойлгоод эд зүйлийг нь имхлээл ингээл яваад байгаа байхгүй. Тэгснэ ээжийн шүүгнээс нь гаргаж ирж хувцас хонрыг ингээд үлгүүрээс нь гаргаж ирэнгүүт охиндоо өгөөд эмэгтэй хувцснуудыг ин гаргаад охиныхоо гардаар ингээд овоолоод маа эд нарыг чи яав гэд өгөхт нь охин нь надад таарахгүй хэрэггүй гэд хэлж идэг. Тэгээд охин аавыгаа дагаж өрөөнөөс өрөөний хооронд ярилцсангаа алхаад аав нь эд зүйлсийг ингээд хамаастай яваад байгаа. Кинонд дэр яг энэ үйл явдал нь яг ямар утгатай болох талаар бас яг тийм мэддэхгүй байдаг л да. Яг юуг харуулах гэсэн юм бол ээж нь хайцсан юм болж гэдэг юм уу те энэ одоо юу ээжийн хувцсыг хамаад яваад ингэж бас бодлогошруулна. Ингээд охин нь ээжийнхээ улаан өсгийтэй гутлыг бариад аавынхаа хажууд очдог. Ээж нь болохоор өсгийтэй гутлууд болон эмэгтэй гутлуудын дизайнер байгаа.
Өөрөө бас нэг юм хос улаангутлыг байнгын өмсч идэх гэсэн. Тэгээд тэр өсгийдээ гутлаа бариад аав дээр очингуудаа дотроос нь нэг ноут буй зураг гаргаж ирээд аавдаа өгдөг. Өгөхдөө ээж танд энийг өгөөр гэж хэлсэн гэд өчтдөг. Тэгээд тэгснийхээ дараа яваад өгдөг л дөө. Зурагсыг нь Питер хараад уншихад Lake Como гэсэн бичиг байдаг. Lake Como гэдэг. За Lake гэдэг нь болохоор нуур, Como гэдэг нь одоо тэр газрынх нь нэршил байгаа юм шиг байна. Питер харчаад нэх айхтар гайхшрахгүйгээр нэрийг нь уншаад тогтоогоод авчдаг. Тэгсэн гинэт нэг гар утас байн дуграад идэх байхгүй юу? Очоод гар утас нь хаан дуурж гэсэн чи эхнэрийнх нь ажилдаг байсан офисын ширээн дээр компьютер дээр нь эхнэрийнх нь гар утас дээр ингээд дууд шуудан ирж байгаа дуу гардаг байхгүй юу? Дууд мессеж байхыг мэдчихэд ингээд онгоолгаад чихэнтэй нагаа сонстол нэг эрэгтэй хүнээс би чамайг санаад байна. Утсаа хариулалтаа хоологч нь сонсъё энэ гэл баахан дууд мессеж ирсэн байдаг. Манай хүн бүр ингэ чихэндээ итгэхгүй энэ одоо юу сонсоод байна гэж бодоод дахин сонсоод идэх л та. Тэгээд хэд сонсч яснаа жоохон бодлогошорж нэг жоохон юм цочрогдмол байдалд орсон ингэ шоконд орсон зогсож байгаад буцаагаад утсыг нь компьютер дээр нь тавь гараа авчдаг өөрөөсөө. Тэгээд тэр шөнөө энд энэ нууныг эхнэрийнх нь утсан дээр ирсэн дуут зурус нь юусаа санаанаас нь гарахгүй зовоогоод байсан учраас эхнэрийнхэн офис руу тэр шөнө оройд унтаж чадахгүйгээр буцаад ороод ирж байгаа байхгүй юу. Буцаж орж ирээд компьютер дээр нь буюу ноутбукийг нь дэлгээд за ер нь ноутбук ингээд пассинч мэдчихээн шууд ингээд онгоолгол орсон чинь мэдээж эхнэрийнх нь хийжсэн ажил төрөл гэл бүх зүйлүүд л байна. Харахад ингээд янз янзын файл нэгдсэн. Файл болгон дээр дарахаар л ихэвчлэн өөрийнх нь буюу гэрүүлийнх нь зургууд эсвэл охиных нь одоо ахлах ингээд төгсөжсэн заавчлаа ахлах ингээд төгсөжсэн зургнууд ч юм уу ер нь бол маш олон гэрүүлийн аз жаргалтай нарийн нандин зургнуудаар дүүрэн байдаг. Ингээд үзээ сонирхоод явж хахад юу болдог вэ гэхээр love гэд нэрлэлчихсэн нэг файл олдгийн. Love гэд нэрлэлсэн. Одоо монголоор бол хайр гэд хадгалсан. Эхлээд манайр өөрийнхөө нэрийг хийгээд үзвэ. Тэгээд дарсан чинь файл нь локтой буюу ингээд цоочтой орж болохгүй. Пассворд нэхэд. Тэгэхээр за love гэж ам чи би л одоо хайрна штэ тий. Намайг хайр гэдэг хүн одоо би л байна. Эхнэрийн минь хайр гэдэг хүн би л байхаас гараагүй гэд өөрийнхөө нэр бичиж байгаа. Питер гэсэн чинь нэр нь орохгүй. Буруу байна. За тэгвэл Abigail охиныхоо нэр бичиж байгаа. Буруу бас ордгоо. Хэд хэдэн удаагийн явгаар ингээд орж үцэх гээд ерөөсөө орохгүй болохгүй хана нөгөөдөх мань гайхшраад гэж суужсэн чинь яг тэр мөчөд доор нь одоо компьютерийн доор нь дахиад нэг имэйл ирж байгаа мэдээлэл ирдэг байхгүй юу. За тэгээд шууд нь шинэ мессеж ирлээ гэсэн зурс эренгүүд нь ороод харсан чинь зурс нь болохоор бас ингээд хүнээс ирчихсэн имэйл хаяг. Тэрэн дээр болохоор чи бид хоёр бие биетэй татгдсан хүмүүс. Бие биендээ хайртай шүү. Хайртай уулзъя хүсээд байна, санаад байна. Чи машин цугаад наашаа гар. Би ч гэсэн чиний хаа байгаа газар очие. Хамгийн сүлд халуухан байсан дурсамжуудаа дахин хий. Санаад байна, хүсээд байна. Чамдаа хайртай шүү. Гэснээр доор нь нэр нь Ralph гэж бичсэн байдаг байхгүй. За, Ralph гэд энэ залуу болохоор нөө өнгөт тарсад нэг Ralph гэд ажлынхан залуутай ихнэр нь танилцуулж ирсэн да. Яг тэр залуу гэж бодвол манаа нөхөр ингээд дотроо байж ятахаар уурлаад, шатаад, бохиндж байгаа байхгүй. Тэр эр хүний сэтгэл санаа болоо зүгээр л сига дэшээ доошоо. Бошууган шиг маргааш болохыг хүлээж байгаа юм. За маргааш боллоо. Эхнэрийн ажил дээр нь давхаад очлоо. Одоо эхнэрийн ажиллаж байсан өмнөх ажил дээр нь гэсэн үг шүү дээ. Очингууд ингээд хүмүүс нь Питер чи хүрээд ирсэн үү гэд нэг гайхширсан байдалтай ингээд сайн байна уу ноён Питер та хүрээд ирж байгаа юм яасан юу болсон гэл хүн болон тосч авсан чинь хоёр давхраас нөгөө өнгөт тарснаар Ральф нь бууж ирснэ. Сайн уу та ирсэн үү гэсэн чинь уртаас нь шууд орилол.
Та хоёр яаж хэр удаа ингэж заваарсан юм? Хэр удаа ингэж явуулсан та хоёр? Энтэр гэл орилдог байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө залуу чинь арайчтай намайг их нэртэй чинь явуулсан гэж бодоод байгаа юм уу? Би явуулдаггүй. Би тэр хүнийг биширдэг, хайрладаг байсан. Буцаагаа тэр ч намайг биширч хайрладаг байсан. Гэхдээ тийм өнцгөр биш. Тийм одоо юу гэдэг юм буруугаар биш л дээ. Буруу үнэ андуураад байна. Тэгсэн нэг ажлынх нэг эмэгтэй дундуур нь ороод энэ Ральф биш ээ. Өөр нэгэн залуутай ихнэр чинь нэлээд их хугацаанд уулздаг байсан гэдэг талаар хэлчихэж байгаа юм. За ингээд дараагийн зураглал дээр манай хүн энэ мэдийг сонсонгуудаа охиныхоо амьдардаг газар дээр нь амьдардаг гэрт нь яваад очиж байгаа байхгүй юу? Танай чи ээжийнхээ энэ талаар мэддэг байсан уу? Намайг хуурдаг байсан байна. Ийм имэйл ирсэн, ингэсэн тэгсэн би ингээ асуусан чи ажлынх нь мэдчихээн гэсэн чинь охин нь илт ээжигээ мөрөөд миний ээжийг ингэж ярихаа бол барал та юу нь яагаад ингэж байгаа юм? Тэр хүн өөрийгөө хамгаалах тийм орчин зайгүй байхад битгий ингэж хүнийг харлуулаад та миний ээж тийм хүн биш гэдэг ингээд жоохон ширүү маргаан болоод тэгээд аав нь гараа авчдаг гэрээс нь. Дараагийнхаа зураглал дээр болохоор Питер ажил дээрээ ороод ирж байгаа. За мэдээж өөрөө болохоор тэ амжилттай веб дизайнерын бизнесмен хүн өөрийн тэр чиглэлээр ажилладаг компанитай. За тэгээд ажил дээр ирээд компьютер техникч буюу ажилчин эмэгтэйгээс гуйдаг л да. За чи надад энэ имэйл хаягийг олоод өг. Түүний нэрийг Ральф гэсэн. Энэ имэйл хаягийг хөөгөөд ямар нэгэн аргаар энэний ард хэн байгааг олж мэдээд өг надаа. Нөгөө эмэгтэй минь чи яах гэж байгаа юу болсон юм гэсэн чинь нөгөө эмэгтэйдээ цохуулгадаг л да. Би хэн байгааг мэдмээр байна. Миний ихнэр лөө бичдэг байсан. Удаан харилцаатай байсан юм шиг байна. Би мэдмээр байна. Би тэр хүнтэй нүур тулгармаар байна. Тэгээ нөгөө эмэгтэй минь ойлгоод за би чадах чинийгээр хурдан олж өгье. Гээ гараа авдаг. Тэгээ бас нэг залуу офс руу ингэ шагаахт нөгөө Питер маань чи өмнө нь цагдаа идвсэн штэ. Чи буу хаанаас олж болохыг мэдэх үү? Гэж асуусан чинь цагдаа одоо тэр хамт ажилладаг залуу нь жоохон шокроод одоо юу буу чи үний яриад байгаа тоолоод байгаа юм. Тэгээд өнгөрдөг. Тэгээ буу олж өгдөг л дээ. Тэгээ буцаж явах замдаа тэр залуу нөгөө өөр нэг офс эмэгтэйд энэ буу асуусан надаас энэ нэг биш байна юу болцсон юм бол би ойлгохгүй нэ гэсэн чинь нөгөө офс эмэгтэй нь битгий сонь юм яриа дээ. Сэтгэл санаа нь угаасаа л таагүй байх нь тодорхой штэ. Зөвхөн түүнийг орхих гэд амын амгичаад явдаг. За тэгээ тэр өдрөө Питер ажил дээрээ компьютероо нухаад одоо тэр нөгөө нэг компьютерийн ажилчин технологич эмэгтэй нь хүртэл ингээд шүнжэнгөө ингээд компьютер дээр суугаад Питер туслах гад ингээд оролдож байгаа байхгүй ноцолдож ухаж төнхсний эцэст ирсэн имэйл хаягаар нь хөөгöd хаана амьдардаг залуу болохыг нь мэдэж авдаг л да. Тэгэд энэ мэдээллийг нь Питерт өгөхдөө за би олсон. Энэ залуу Италийн Милан хотод амьдардаг юм байна. Тэр болохоор юм урлагийн залуу юм шиг байна. Түүний нэрийг Ральф гэдэг. Энэ бол амьдардаг гэрийнх нь хаяг нь гэр ингээд тодорхой бичиж өгчдөг. Яг энэ мэдээг авангуудаа мань нөхөр баярлаад туслах руугаа за маргаашийн Милан орох нислэгийн тезэг надад бичүүл гэд явчтай. За одоо энэ юу болсон мэхээр эхнэр нь болохоор өмнөх зураглал дээр би Итали руу явлаа. Угаасаа л ажил явж ингээл явцдаг байсан. Энэ нь болохоор дараалан яваад идэг байсан тохиолдол үед болж таардаг л да. Хөөгöd бодохоор. Тэгэхээр яасан байх нь вэ? Эхнэр нь тэндээ явуулддаг залуутай ажлын нэрээр ийш тийшээ томилтоор явлаа гэж хэрнээ тэндээ очиод уулздаг учирдаг заваардаг залуутай л асан байхгүй юу. За Миланд очлоо Питер. Яг хаягийн дагуу ингээд хөөж жоод ингээд байшингийн гадаа зогсож байгаа. Орох гэсэн кодтой очиос орж чадахгүй ингээд хүлээгээ зогсож байгаа гадаа. Гадаа нь хүлээ зогсож байгаад гараад ирэхээр нь яг ингээд Антонио Бандерас гэдэг жүжигчин маань гараад ирж байгаа байхгүй ямар хуу гой царайлаг гой бие хаатай бие гоё авч явдаг залуу байлаа дээ тий. Хаасан 2008 онд хийгдсэн кино гэхээр нэлээд залуухан бас л хүн харахад нүд булаам тийм сайхан залуу гараад ирж байгаа байхгүй юу. Костюм бичигтэй гялцал өсөө гээлтчихсэн царай зүс өндөр бие хаа бүх юм байна тий. Гарч ирэнгүүт нь мань хүн яг мөн бэ гэж мэдчихээ. Яг бол эхнэрийнхээ
имэйл хаяг маяг энтрийг нь хөөж шалгаж явсараагаад нөгөө эмэгтэй олчихсан байгаа штэ. Олоод за энэ бол энэ одоо нэг орохгүйсэн файл руу нэвтрээд орж байгаа пассворд нь ядж хат lake.com байсан бас. Яг тэрнгөр нь орсон чинь энэ хоёрын бүх зургнууд байсан. За зурган дээр юу байсан бэ гэхээр чармаа шалдан ихнэр нь буудлын өрөөнд хөхт илэнгээ гаргачихсан те. Бараг л дээгүүрээ хуцлаггүй хүнжилгүй нөгөө залуу маань хүртэл одоо ингээд шав шалтан шүршүүрээс гарч ирж байгаа. Гэхдээ нөгөө камера авахта high speed нэг тохиргоон дээр навцсан юм болов нэг зураг аваад нөгөө зураг шилждэггүй ингээд хурднаар ингээд нэг явж байгаа ч юм шиг алхаж байгаа ч юм шиг юм зургнууд авцсан байдаг та. Яг тэгээ зургнуудаа авчихсан болохоор маш их хэмжээний зураг нэг үйл явдлыг өгүүлээд байгаа байхгүй юу? Би юунигээ тэрвэрж байгаа, үнсэж байгаа, одоо дотн харилцаанд орж байгаа тий. Дээрэс нь би юунтэйгээ айгүй тийм дотн бүр хинээч ичиж зовхгүй байгаа бүхэл зургнууд ингээ бэждэг. Тэгээ тэр зурган дээр энэ залуу байсан учраас шууд хараад мэдчихэж байгаа. За энэ залуу яг гараад ирлээ мөн байна. Яг дүрээрээ. За тэгээд араас нь дагаад явдаг. Хотын төвөөр тэгээ цаашдаа төв гудамжаар олны одоо юу гэдгийг бараг л манай Монголын Сүхбаатарын талбайгаар шууд тэр чигээр алхаад гэдэг шиг тий. Хотын талбай гудамжаар ингээд шууд дайраад араас нь нэг 20 метрийн затаа ингээд алхаад дагаа явж байгаа байхгүй. За ингээд дагаа явж исэн чинь нэг баар руу яваад орлоо. Эхлээ нөгөө залуу маань явж ороод араас нь манай Питер дагаад орж байгаа шүү дээ. Орсон чинь нөгөө залуу алга хайчж өгöd хэсэг гайхаад цаашаа бас гарцсан нэг хаалга бахаар нь яваад орсон чинь тэр дамждаг хаалгаар нь ортож шатрын клуб маягийн өрөө бичдэг. За харсан мань нөгөө Ральф гэдэг одоо араар нь тавьчих 3 дахь залуу байгаад байна шүү дээ. Одоо гэр бүлийн үйлэгч гэх үү те. Залуу маань тэнд ингээд ширээн дээр суучихсан. Нэг коньяк загчихсан. Бас ингээд шатрын хөлөг урдаа тавьчихсан. Шатраа ингээд тоглохоо сууж байгаа харагддаг байхгүй юу. За энэ залуу бол энд байнга ирж үйлчлүүлдэг юм байна да гэдгийг манай Питер яаж мэддэг вэ гэхээр тэр бартендер нь хурж ирээд та дахиад ирлээ маргааш дахиад ирнэ үсттэй та өдөр болгон энэ ширээн дээр суух юм ба гэж тийм одоо юу гэх юм бэ хоорондоо харилцан яриа үүсдэг. Иннээс мэдж байгаа за байнгын өдийд энэ цагт энэ залуу энэ дээр шатар тоглох юм байна гэдэг мэдэж аваад мань нөхөр буцаад буудлын руугаа очиод одоо суудаг. Буудалд очиод яаж л олиг байх вэ? Хүнд хуурдчихсан ийм муухай мэдрэмж авчихсан эхнэрийн компьютер чирээстэй гаргаж ирээд тэр хоёрын хамт ахуулсан бүхэл зураг хөрөг бүгдийг нь хараад дотроос үнэхээр шаналаа сууж байгаа дүр зураг гардаг л да. За дараа өдөр нөгөө Ральф залууг шатрын клубд ирэхэд хэн сууж явах нь? Питер нөгөө суудаг ширээнээр ингээд налагай сууж тийм байгаа сте. За нөгөөтг мань гайхаад сайн байна уу? Наа чинь баг миний ширээ авах юм ярьсан чинь зүгээрээ сууч хоёлоо тоглоё. Танилцъя гэд. За ингээд танилцлаа. Хин хаанаас ирсэн, юу хийдгийг, чамаа хин гэдгийг, намаа хин гэдгийг ингээд те. Би Питер. Намайг Ральф гэдэг. Би ийм ажил хийдэг тэгдэг. Энд аялаад явж байна. Тэгж чинь ингээд явж байна гэд. За хаанаас ирсэн яасан бүгднийг ингээд ярилцж явах хугацаанд Ральф гэдэг залуу маань за би бол ер нь ингээд айгүй нээлттэй залуу байхгүй нэг тийм extrovert баг номын орд юм аа шиг гэхгүй. Ийм өөртөө амар ихтгэлтэй ийм гоё залуу байгаа. Түнхтээ өөрөө ярьж байгаа юм. За би бол хаасаагүй тэнсэн. Би бол зүгээр дэлхийгээр аялагч хүн байна. Би бол гой хоолн дуртай, гой бүсгүйчүүдэд дуртай, би гой зүйл дуртай, би хаасаагүй аялах дуртай. Миний явсан газар дгүүл Австрали байна, Америк байна, Европ байна. Бараг л чи нэрэл би бүгдийг нь үтцээ ухаан юм яриад явж өгчлөө юм л та. Тэгсэн Питер буюу нөхөр нь асуудаг юм. Тэгвэл чи Английн Лондон орж ирсэн үү? Лондонгийн Кембриж гэж мэдэх үү? Гэх нэг юм яжтай асуунда. Тэр хүн чинь мэдээж одоо тагнуул тавиад ингээд тэр хүнтэй нүүр тулаад ингээд сууж байгаа юм штэ. Тэгсэн нөгөө залуу урдаас нэг муухан мушилдснаа. За мэдлгүй яадаг юм бэ? Наад чи мэдэхгүй бол тест бараг л болохгүй гэл. Манай найзсгүй тэнтхийхээ. Манай найзсгүй яг тэндээс гаралтай. Гутал цагуурын зохион бүтээгч юм бүсгүй байдгийн. Гэт хэлж байгаа байхгүй юу? Тэгээ манай залуу сонсохдоо одоо Питер сонсохдоо найз бүсгүй гэсэн үү? Гэт ингээд дотор нь ингээд бачимдаад үнэхээр тесрэх гээд байгаа шүү дээ. Уул нь хүн өөрийнх нь ихнэр байгаад байдаг те.
Энэ залуу болохоор миний найз бүсгүй гэдээ өөртөө өмчилж авч яриад байдаг. За ингээд яриулаа л байгаа юм. Та яаж танилцсан гэсэн чинь. Би ер нь болоо гой ганган сайхан зүйлд айгуу дуртай. Готонд, хувцанд, бүсгүйчүүдэд одоо юу нэлээд тийм те. Тэгээ би нэг өдөр ингээд Миланд алхаж явсан чинь нүдэнд туссан юм улаан дүпл байсан. Дүплийн ингээд дагуулаад дээш ингээд харсан чинь хөл хаа, гуй хаа те бүгдээр ингээд дагуулаад харсан чинь миний найзсгүй би тэгж танилцчихсан. Тэгээ бид төр тэндээсээ танилцаад нэг их удаагүй бид төр биендээ татагдсан, дотн харилцаанд орсон. Одоо тэгээ юу гэх юм те тэгэл байн л уулздаг болсон. Миланд очих болгонд нь л манай хүнтэй уулзсан. Манай хүн болох Ральфтай уулзсан. Ральфтай уулзах болгонд л ирээ зэрэгөө дотн харилцаанд орно энэ тэнд буудал барилаа. Ороогүй гараагүй буудлын тав байхгүй тийм үү? Энэ бүгдийг ярьж байгаа. Энэ болгоныг төвчээд манай сонсоолаа. За энэ гих мэтчлэнгээр энэ хоёр маань найзлаатж байгаа мó яах гэж байгаа ингээд нэг хит удаа ингээд уулзаад байдаг байхгүй юу? Бараг нэг миний мэдхийн 4-5 уулзсан. За сүүлийн уулзалтан дээр сүүлийч гэжтэй бас нэгэн уулзалтан дээр Питер нөхөр нь асууж байгаа юм. Чи найз бүсгүйнийхээ юунд татагдгийг, чиний юунд татагдгийг гэл. Ер нь бол энэ үед энэ нөхөрт ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр маш олон жил хамт амьдарсан, амьдралаа басгацсан, энэ эхнэрийнхээ төлөө бүх зүйлийг хийж байсан энэ эр хүн хажуудаа байсан эхнэр буюу ханигаа огт таньдаггүй байсан юм шиг мэдрэмж авч байгаа байхгүй. Тэр хүний мэддэг эхнэр нь хайртай хүн нь, хайртай бүсгүй нь, хайртай гэргийн шаал ондоо хүн байсан юм шиг тийм ээ. Ийм мэдрэмж төрсэн учраас яагаад энэ залуу татагдсан юм бол, яагаад энэ хоёр ингээд уулздаг байсан юм бол гэдэг мэдрэмжээ ингээд мэдхийг амар хүсчихсэн. Тийм сониуч зан төрсөн хэрнээ дотроо маш их уур уцаар үзэн ядал төрөөд байгаа байхгүй. Алчих юмсан би үнийг алмаар байна. Болдог бол алаад булчмаар байна. Нөгөө залуу яг одоо нөгөө кино онгор юу ч мэдэхгүй тэгэл нэг л юм залуутай шатар тоглол найзалчлаа гэлээс та. Дэвнэн дэлхийн ямиг өста дээшин доошин өста ухаж төнхөл бүгдийг нэрж амчаа баргал хийсэн байрлал те орсон гарсан бүх зүйлээ л яриад ингээл нөгөө өнийгөө бүр ингээл ядж яхад уурын үргээл ингээл зарим үедээ ингээд шатар тоглож яхад хитрхи их юм ярьснаас болоод тесрэхээр нь мань нөхөр маань нөгөө шатрынхаа хөлгийг аваа шидчихэн тэнгүүд зүгээр тоглож байгаа чинь чи ямар сөртэй юм бэ? Яасан сөрхийг хүлээж авдаг юм бэ? Энд чинь зүгээр тоглоомжтой гэх мэт тийм те. За тэгээд мань хөө асуулаа. Та хэр утсан юм? Гэсэн чинь Ральф нь 10 жил биш ээ 12 жил юм байна. Яг 12 жил болж байна. Шок. Хажуудах ихнэр чинь чамайг араар нь тавиад 12 жил болсон байна. Тийм биз дээ. Энэ бол үнэхээр том шок л тоо. За тэгээд нөгөө хүн маань буцаад асууж байгаа Ральф Питерээс. Өөрөө эхнэртэйгээ одоо хэдэн жил амьдарч байгаа илээ? Питер ч одоо 25 жил штэ. 25 жил баг гэрлээд 25 жил бараг л 30 жил. Маш удаан он цагийг маш олон жил ингээд хамт өнгөрөөсөн байхгүй ханилж ижлээд ханилж нийлээд ийм харилцаа явдаг. За нэг өдөр ингээд шатар тоглоод бас болж л өгвөл манай хүний сэдв нь болохоор ихнэрэл асуугаа таар тэгээ яадаг байсан юм те. Хаана яадаг байсан? Тэр чамд юу өгдөг байсан? Тэр чамд юу амладаг байсан гэл те. Яг тэр нөгөө нэг амар тийм хорсол зэвүүцлийн асуултаа ингээл асуугаал. Нөгөөх маань их юм айхтар өөртөө ч тусгаж авахгүй л юм л та. Надтай л найзлах гээд ядаад байна гэж ойлгосон юм яасан ингээл хариулаалах юм. Тэгсэн гів гэнтхэн Ральфи утсан дуурдаг байхгүй юу? Тэгснэ нөгөөдөг чинь энэ Лиза гэснэ гараг хүчтийн утсаа авах гээд яг бол шатар тоглож байгаа газар болохоор нэлээд олон хүмүүстэй болохоор хажууд нь ярихад боломжгүй гэж бодсон нь. Араас нь Питер дагаа гүйж байгаа юм. Юу ярих нь гээд араас нь тандаа. Тэгсэн чинь нөгөөдөх маань Лиза хайрт минь би чамайг мэдэж байна. Би чамайг үнэхээр санаж байна. Уулзаагүй 9 сар болсон байна. Одоо чи надтай уулзалтаа. Би чамайг хүсээд байна, санаад байна. Хоёлоо ингэх хүмүүс биш. Чи дууралтай. Чи яагаад дуурахгүй байгаа юм бэ гэв. Тэгсэн утасны цаана хэн байсан байх нь вэ? Эхнэр нь байгаагүй. Охин нь ээжийнхээ утсыг гэртээ орохдоо нээж үтсэн чинь нөгөө Ральфас ирсэн мессежүүдийг хараад шокроод
аавын хэлээдсэн үнэн байна штэ. Аав худлаа яриаг байна. Ээж үнэхээр аавыг араар нь тавьчихсан байна штэ. Энэ утасныхан цаанаас ингээд бас одоо таних тэмдэгтэй мэд биетэй юм хүн байна штэ. Бүр ингээд бүхэл бүтэн амьд хүн байна. Яг ингэж мэддэг байхгүй. Тэгээд охин нь шок ронгуудаа утсын шууд тасалчдаг. Тэгээд Питер Ральфтер ирээд тэгээ юу болсон гэсэн чинь ямар тач миний утсыг хариулсан шүү. Удахгүй над руу уулзъя гэж бичих баха гэд нэг тийм сэтгэл нь хөөрчихсөн гэд хөөрөөд байгаа нэг юм мэдрэмж өгдөг. Энэ одоо яг дүр зургийг харахаар би бодсон л доо. Ральф Лизаг хайрлахтаа үнэхээр хайрлсан юм байна. Үнэхээр дурлсан, унсан, үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаад хүлээсэн ийм бас нэг эр хүний тийм дүр зургийг харуулж байгаа байхгүй юу? Зүгээр нэг юм тоглогч ч юм уу нэг юм red flag гэж ярьдэн штэ. Нэг муу залуугийн дүр биш байгаа байхгүй юу? Бас л татагдчихсан энэ нэмэгтэй татагдсан. Гэхдээ гэр бүлтэйг нь мэддэг байсан болохоор тэр болгоо ингээд өөрлөнд бичээд яриад ингээд байж чадаагүй юм байна л да. За тэгээ Питер Ральф руу бичлээ. Мессеж бичиж байгаа утас руу. Бичгтээ. За би Лиса байна. Одоо эхнэрийн өмнөөс яриад байна штэ. За би Лиса байна. Бараг л ингээд удаан уулзахгүй ингээд хариу өгөхгүйсэн доочлаараа. Энэ 7 хоногийн одоо хагас амтан сан ч юм уу тэр газар тэдэн цагаас уулзъя. Хүрээд ирээрээ бичээл зурс үлдээчдэг. Нөгөөх нь бөөм баяр. Нөгөөх нь бөөм баярлж байгаа байхгүй. Тэгээд тэр хооронд нь Питер Ральфтай уулзъя гэж бодоод. За энэ талаар яг одоо ингээд энэ хайртай Лиза буюу эхнэртэй нь уулзах гээд байгаа энэ залуугийн бас нэг мэдрэмжийг бас өөрөө очиж нүдээр харах гэж ихээр сонсох гээд ингээд гэрт нь яваад очисон чинь ингээд эхнэр ингээ хаалгаар нь яваад орж байгаа. Яг бол ингээ олон нийтийн том барилга байгууламж одоо орон сууц учраас ингээ доор ингээ юугаар нь орчиж байгаа юм л да. Орцоор нь орсон чинь аль хаалгын яг сайн мэдэхгүй. Тэгсэн нэг хаалгын ингээ татсан чинь доошхоо ингээ хонгил руу орчихсон. Одоо Б1 давхар руу ингээ бууцсан шат байгаа байхгүй юу? Подволын өрөө гэх юм уу? Тэгээд тэр подволын өрөөгөр гайхаад ингээ алхажсэн чинь подволын өрөөнд нөгөө 3 дахь читгээд нөгөө гялцал хувцлаад бэжсэн залуу маань подволын өрөөнд амьдэрдэг нэгэн болж таардаг. Питрийг хараад бантаад ёстой уучлаарай. Би ингээд ажиллаа хийжсэн. Энэ миний ажлын байр маяг ингээд бантаж ярангуудаа дараа нь би үнэхээр ийм уучлаарай. Би мөнгө төгрөггүй. Би ингэж л амьдэрдэг залуу. Би ингээд засвар хийдэг. Энэ олон одоо юу гэх юм бэ? Орон сууцын одоо хүмүүсийн байр байшин гэр орныг ингэж харж ханддаг, харуул хийдэг юм а гэдэг үннээ хэлдэг. За тэгээд үнэн төрх нь болохоор яг бусдад ингээ гадаад үзмжээрээ бүх зүйл нь байгаа юм шиг харагддаг. Бүх зүйлийг үнэхээр гой төгс авч явж байгаа эр хүний дүрд харагддаг залуу маань угтаа бол бас нийгмийн давхарган гэх юм уу те амьдралынх нь одоо байр суурь нь бас нэг тийм сайхан байгаагүй залуу гэж таардаг. За тэгээд чи яасан юу болсон гэсэн чи Лизагаас хариу ирсэн. Би одоо уулзна. Би бүр тэсийн ядан хүлээж ингээд бүр амар баярлчихсан гутматлаа таслал хувц хонороо дахин ингээл одоо өмсгөж байгаа пичак ингээд цэвэрлж байгаа харагддгийн. За цаг нь боллоо. Уулзах цаг боллоо. Ральф ингээд бас тансаг зэрэглэн ингээд ресторанд хүрээд ирсэн чинь яг уулзах ёстой тохирсон газараа яваад ирсэн чинь ингээд мэдээж гадаадын гой рестораны хүмүүс нь одоо хаалгач нар нь ч хэмтэй тосч авдаг тосгчдууд нь ингээд нэрийн бичиж авч байгаа юм л да. What's your name те? Нэр чинь юу вэ? Намайг Ральф гэдэг. Таныг хүлээж байгаа хүн маань таныг ингээд хүлээж байгаа шүү. Хүрээд ирсэн сууж байгаа шүү. Яваад ороорой. Өө баярлаа. Үүлэн дээр явж байгаа юм шиг мэдрэмжийг авч байгаа хгүй Ральф гэдэг залуу бүр ингээд 9 сарын дараа хайртай хүнтэйг уулзах чинь ингээд сэтгэл нь хөдлөөд ингээд яг тэр нэг тэр мэдрэмжийг догтлолыг болов Антонио Бандерас айгуу гой гаргаж өгч чадсан л да жүжиглэлтийг. За тэгээд хүмүүсийг ресторан болол ингээ пиг дөрвөн хүнтэй хаасаагүй л ингээл бие биентэйгээ юм ярьсан хоолундаа идсэн хүмүүс байгаа. Явж байгаад нөгөө суух ширээн дээр яваад суусан чинь нөхөр нь суучдаг. Нөхөр нь одоо Питер суучдаг байхгүй. Нөгөөт мөн гайхаад хараад Питер Ральф хараад за уучлаарай.
Өөр хүнийг хүлээж ирсний чи мэдэж байна. Гэхдээ уучлаарай. Одоо сууж би тайлбарлая. Тэгээ суулгасныхаа дараа чи Лиза хүлээж ирсэн мэт. Гэхдээ би Лизагаа нөхөр нь байна. Нөгөөх маань шок. Юу яриад байна? Юу болоод байгаа юм? Яасан юу гэсэн үг юм? Бантж байгаа юм чи шоконд ороод. За тэгээд урдаас нараад хэлж байгаа. Би бол чиний 12 жилийн турш явуулсан гэр орон самарсан тэр 12 жилийн чинь турш явуулсан эмэгтэйгийн чинь нөхөр нь байна. Намайг Питер гэдэг. Бидэд хамтдаа аж жаргалтай 25 30 жил амьдарсан. Биеиндээ маш хайртай. Дундаасаа том охинтой Абигейл гэдэг нэр нь ээжгээ үзэсгэлэнтэй гоё эмэгтэйгээр ингээл ярьж байгаа. Нөгөөх нь Лиза хайчсан. Чи яагаад энд байж байгаа? Яаж битэрийг мэдсэн гэдэг. Эхнээс нь ярьж байгаа юм л та. Гэдэг өөрөө ярих та. За энэ дээр болохоор нэг эхний сценүүдээр гарахгүй байсан хүмүүсийн ойлгохгүй байсан юм яг тайлагдаж эхэлж байгаа юм л да. Яг энүүгээр болохоор сэтгэл зүйн драма трейлер гэдэг нь гарч ирж байгаа юм. Юу вэ гэхээр эхнэр нэг шүн ингээд за би Милан явлаа гэх гараа явсан. Тэрнээс хойш эхнэрийн дүр зураглал ерөөсөө харагдахгүй байж байгаа л нэг тийм өөр зүйл рүү гинт орчихсон шүү дээ кино маань. Тэгэхээр юу болсон бэ гэсэн чинь Ральф хэлж байгаа. Лиза өнгөрцөн. Юу гэсэн үг яаж өнгөрсөн? Яасан ийсэн? Лиза хорт хавдартай байсан. Хавдраар өнгөрсөн. Гэхдээ хорт хавдартай буюу хавдрынхаа хамгийн сүүлийн шатан дээр байна гэдгийг ерөөсөө хэлэхгүй байжгаад нууцсан юм байжгаад бүр ингээд хүндэрсэн хойно нөхөр нь мэдж байгаа байхгүй ямар ч имчилгээгүй бас үед нь. Тэгээд нөхөр нь эмчтээр нь давхиж чад яагаад миний эхнэрт шаардлагатай эмчилгээг аваагүй юм бэ? Яагаад энэ хүн ингээд өгч байгаа юм бэ гэсэн чинь эхнэр чи өөрөө татгалцсан. Яагаад бол эхнэр чинь дизайнер юм. Гоо сайхан байх туртай, өөрөө гоё байх үзмжиндээ хайртай. Эмчилгээнд бараг л орчих юм бол ингээд ус хасан унаад те муухай олчихно гэдгээс айдаг байсан уу мэдгүй. Ер нь бол ингээд тас нуусна юм байгаа шүү уучлаарай. За нөхөр нь ч мдэггүй байсан байна эхнэрээ өвчтөө гэдгийг. Ральфч мдэггүй тэр эхнэр нь хорт хавдраар өвдсөөр байгаад нөхрийнхөө гар дээр гэртээ өнгөрсөн байгаа байхгүй юу. Тэгээд өнгөрснийхэн дараа ажил явдал нь ингээ явж хахад нөхөр нь тэр яг охин нь араас нь дагаж яваад хувц хонорыг хамаад ингээд шүүгнээс нь гаргаад ингээд бокслоод энтэнд нь харьцаглаад явуулаадсэн тэр юм байна. Ерөнхийдөө яг энэ дээрэл хамаг үйл явдлын одоо юу гэдэг юм бэ? Ээдрээ тайлагддаг л да. Тэгээ Питер болохоор би чамайг үзэн ядаж би чамайг алахыг хүссэн. Би бол маш их гоморхол, маш их харуусал, маш их гашуудлыг үзэж байна. Дээрэс нь хүнд ингээд хууртагдах мэдрэмж ямар амар байдгийг ямар амараа ингээд сэтгэл зүгээр ингээд надад одоо юу гэх юм бэ дарамт учирсныг чи ойлгохгүй. За киноныхоо төгсгөлд болохоор мэдээж энэ хоёр маань уулзраа болоод Питер болохоор тийм шийдвэр гаргаж байгаа юм л да. За нэгэнд өнгөрчихсөн. Гэхдээ миний өгч чадахгүй байсан хайрыг гаргаж чадахгүй байсан орон зайг энэ залуу өгсөн юм болов. Би их нэртэй дутуу анхаарал тавьсан юм болов. Эхнэр нь болохоор магадгүй хоёр эр хүнийг давхар хайрлсан юм болов. Боломжтой гэж бодож байна манайхан. Хоёр хүнийг давхар хайрлаж болох уу? Эхнэрийг нь асуугаадсан асуулт өгдөг та. Нэг хүнтэй насаараа хосууд хоорондоо насаараа 30-аад жил амьдрна гэж байх уу? Тийм хайр гэж байдгүй. Биенээс уйдах уу гэдэг жишээ нэг тий. Энэ дэр та юу гэж бодож байна? Би бол боломжтой гэдэг дээр бат итгэдэг хүн л дээ. Хайр бол үнэхээр биеиндээ муухай зан гарахгүй бол хөрөхгүй хэвээрээ явах л байх гэж боддог. Харин энэ киноны хувьд болохоор өшөө авалт те. Өшөө авах нь одоо түүнийг одоо доромжлоод буцаагаад өшөөгөө авах нь зүв байсан уу? Эсвэл бол уучлаад бас нэгэн өөртөө нэг юу гэх юм бэ? Хэдий ийм зүйл болцсон ч гэсэн хүн болгоно л бас хайрлаж дурлах эрхтэй гэдгийг бас харуулахыг хичээсэн болов уу гэж бодсон. Тэгэд маш олон асуултууд гарч ирж ирсэн. Би яг нөө цагтаа багтаж бас ярьж чадахгүй л байна л да. Тэгэхээр манайхан хосууд насан туршдаа үнэнч байж чадна гэж итгэдэг үү? Бас урвсан хүнийг уучлах боломж байдгүй. Хүн урвлаа, өөрөөс чинь урвлаа гэхэд уучлах нь зөв үү? Эсвэл
Яаж иж агаад чи намайг ингэсэн юм чи ингээд өшөөгөө авах гээд нэг юм гоморхол үлдчихдгүү. Хайр гэдэг нь ер нь сонголт юм уу эсвэл мэдрэмж юм уу те? Ер нь харилцаанд хамгийн чухал нь юу гэж боддгийг гэх мэтчлэн энэ талаар та хэд маань өөрсдийн гэсэн санаа оноогоо бичгийг хүсэх юм бол комментээр ороод ирээрэй. За энэ хүрээд манай өнөөдрийн лав гарагийн хинтч битгий хэлээрэ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээ миний сонгож авчирсан киног таалан сууж тухлан сонссонд маш их баярлалаа. Хэрвээ энэ киног үзээг бол үзээрэй гэж зөвлөе. Үнэхээр яг ингээд сэтгэл хөдлөсөн яг ингээд огшоосон кино шүү. Нэр нь болохоор The Other Man буюу 2008 онд гарч ирсэн ийм гоё кино байгаа. За ингээд энэ хүрээд Дэлхийн монголчуудын эмжил радиогийн хүрэгдэг хамгийн сүүлийн буюу 16 дугаар эфир өндөрлөж байна. Та бүхэн сайхан амарцгаагаарай. Тэгээ би та бүхэндээ буцаад маргаашийн оройн хөтөлбөрүүдээр уулзнаа. Тэр бол сайхан амарцгаарай. Баяр та манайхаа.